За одоо явсараад маршрутын дагуу Итгэл хам дээр хүрээд ирлээ. Тэгээ одоо ийшээ орж Итгэл хамбыг үзээд тэгээд өдрийнхөө хоолыг хийдээд дараа нь хар захаар орно гэсэн. Тэгээд цаашаага байгаль нуурлага ямар тааш. Тэгээд хүмүүс аягүй гоё. Итгэл хамд орохдоо монголчууд ингээд дээл мэд өмс их гоё юм байна. Барыг наадам шиг л юм болдог. Явсараад улаан үд дээр ирж байна. За одоо улаан үдийн энэ ч нэг дэлгүүрт ороод идэх 2 өдрийнхөө идэж уух юмыг бидж аваад тэгээд цаашаага шууд байгаль нуурлага өглөх чинь. Байгаль нуурлуу 180 км байна. За бидний явсан аялал маань байгаль нуурын ирэг дээр хэрээд одоо манай эцсийн зогсоол маань энэ болж байна. Тэгээд одоо миний байгаль нуур маань харагдаж байна. Байгаль далаа маань харагдаж байна. Тэгээд ямар тач Улаанбаатар хотоос гараад 700 гаруй км яваад нийтдээ 33 цаг автобусаар явсны эцэст одоо яг ирж байна. За тэгээд замдаа маш олон үзэсгэлэнтэй газруудаар үзсэн. За буцахтаа бас улаан үдийн төв захуудаар бас дайрах бах. За бас нэлээд сонирхолтой аялал маань одоо хэлж байна. Тэгээд одоо байгаль нуурын ирэг рүү явсан. За бид нар ямар тач байгаль далаа дээр ирсэн байна. За байгаль далаа маань харагдаж байна. Маш гоё.